За юу гэдэг нэ? Юу? Хоол. Та ямар гал хийж байгаа? Махчанж. Тэгээд Махчан одоо тэгээд нөгөө шилтэй хоолой хийнэ. гомтой. Гомтой шилтэй хоолой. Энд иржсэн үү та? Энэ газар. Энд үү? Тэ. Ирж байгаа. Анх удаага ирж. Энд ч одоо яг юу гэдэг нэртэй газар вэ? Ийшгнээ шүү. Иг тархтай мэтчиргээд алдартай. Тэг ил тархтай бэлтээ. Одоо энийгөө цаад иг явж штт. Янзын мундаг гоё. Тийшээ загсчдих очтын гэсэн. Жинхэнэ нэг тул молчин бол тэрүүгээр өстө баа. Загасч тэрдэг бах те. Амар ирдэг. Одоо л дархан цаастал да. Тул бол барьж болохгүй. Урт хугацаа биз 25 жилийн өмнө анхны дугаар хийжсэн байхгүй. Азийн орнуудаар. За гамбаач явлаа, хуйгаач явлаа, ганхууч явлаа. Одоо бодохно нэг 60 орноор явцсан юм уу да. Ер нь. Дэлхийн 100 үеийн орноор явахд хэрэггүй шүү дээ. Тийм мөнгө хаавна. Ойролцоо гол онцлог орнуудыг л явна гэхээс биш. Зүгээр ингээд мөнгө барсан юм шиг яваад байх бол тэр шал утгагүй л доо. Улс орн бол сайн юм байна, сони юм байна, муу юм байна. Ялгаа авахгүй. Манайч гэсэн бас тийм л байгаа шүү дээ. Ингээ юу хүмсэж байгаа байхгүй. Энэ. Ингээ гоёо гарах бол секси болчихно. Ингүүл ингэ чинь. Тэгээд дотоороо өмдгүү. Амар Бангладешийн тэр 30-40 градус халуунчнаас энэ ч их зүгээр юм бэлээ. Доогуур ингээ нэвс салт гэсэн. Заа нэг асаа ингээ. Тэдний үндэсний хуцаа байхгүй энэ. Ер юмгүй өмсдөг. Сандаач биш. Бангкокоос шууд юу руу ниссэн. Бангладеш руу ниссэн. 50 онгоц руу ниссэн тийм ээ. За зүгээр монголчууд бол төдийлөн Бангладешт бол очдоггүй ийм улсуудын нэг. За зүгээр ер нь ямар шоу улс руу хүрээд ирвдээ гэж бол анх бол сэтгэл төрж бас нэг сонирхол бол нэлээд их байсан. Харьцангуй одоо шинэ ядуу шудны нээж. Ерөөсөө ингээд гудамжинд машин төр зогсоход л ерөөсөө алга туссан ийм улсууд ирээд ерөөсөө мөнгө өгөөч мөнгө хайрлах гэдэг л ийм л юутай. Баян ядуугийн хувьд бол энд бол ерөөсөө асар их ялгаатай. За энэ Бангладеш улсын нийслэл бол Бака гэж хотож байгаа. За интернетээр ороод үзэх юм бол энд бол үндсэндээ бол нэг 3.5 сая хүн амтай гэж бичсэн боловч Бака хотод бол нэг 12 сая орчим хүн амьдарч байна гэд тэгсэн биз. Энд бол өнөөдөр бол Бакад бол нэг 38-9 градус орчмын халуун байна. Ерөнхийдөө бол нэг 40 жоохон гарантай байдаг гэсэн. За ингээд нэг үүрэг бичмэн байхгүй алдагдсан учраас бол өмссөн хувцастайгаа яаж энэ халуун орноор явах уу гэдэг тийм банзлыг хөдөлж авч өмссөн. За энийг өмснөөс хойш бол харин байдал их дэрдсэн шүү. Ил сайжирсан. Тэ. За ингээд нөгөө нутгийнхаа нэг 10-20 хүнийг дагуулаад банзлын өмсөд алхаад байна да энэ халуунд чинь одоо өөр яах вэ тэр ингээд битэрийн машин хойно дагаатаа явж байгаа юм тийм ээ. Хоёр машин. Танцэг хоёр машин онцсон байж. Нэгдүгээр бол энд бол халууны улирал учраас гадаадынхын энэ үеэр бол их золшилтгүй гэж. Хоёрдугаар бол хамгийн одоо шинэ гадаадынханд эрсдлэгтэй газар гэж. Ягаад гэвэл энд бол одоо шинэ янз бүрийн дээрэмтлэг, алга, талга, хүн барьцаалах одоо шинэ элдв муухай зүйл бол энд их байдаг учраас гадаадынхан битэр шиг тэгж одоо амиа золиосолж тэнд бол очдгүй юм байл. За энэ бол одоо шинэ Бангладешчүүд. Бангладешчүүдээс нэг ажигласан хамгийн сонирхолтой зүйл бол энэ Бангладешчүүдийн нүд бол үнэнхүү гонигтай, үнэнхүү амьд биш одоо шинэ амьдралгүй нүднүүд. Яагаад гэвэл мэдээж ойлгомжтой шүү дээ чинь тэр ядуу нөхцөлд амьдарч байгаа хүн чинь яаж л жахуутай нүдтэй байв гэж дээ. За энэ Бангладешчүүд байшингаа барьж байгаа. Хэн ганхуу үтер Бутан, Бангладеш, Тайланд хаагурч болоод эндээс яваа шууд нислэгүүдээ захиадаад юу Тайландд буусан чинь бөтөр ачаа байхгүй. Ирдгүү ээж анагаар явсан байхгүй. Шууд бөтөр хэдэн цагийн дараа цаад юуруу нисгэсэн байхгүй. Энэ Бангладеш руу ачаа байхгүй. Хүлээвэл онгосноосоо хоцорно. За ингээд Бангладеш руу хоёлаа нисч алдваа. Ачаагүй юм чи байгаа. Ганцхан өмсөн уцтай, джинстэй, малгайтай, футболктой. Тэндээ камертай. Тэгээд тийш яваад очиод утсан ч тэр мэдгүй орн руу явах бас мэдмээр юм байл шүү. Айгүй зүгээр орн сонин оронгод очсон ч онгоцны буудлаар Монгол шуудуутай яж тавц махан пэлмэт урдасан гэсэн цэргүүд. Гүн ч одоо хаана өрөөд рүү юу гэдэг ингэсэн чинь хамгийн аюултай ор юм байна. Амар аюултай ор. Бөтөөт онгоцон дотор гадна дотны нэг жамтан байхгүй. Гадаад гэх юм бол бөтөөрхөн явж байгаа байхгүй. Тэгээ нэг буудлаа очиод хоёлаа за юу ч байхгүй юм чи яах юм. Ерөөс бүх ачаа ирээгүй. Гараад зах руу ночлоо. За хоёлаа нэг сойз шүдний сойз авъя гэдэг. Тэрний одоо манай наран туулшиг захаар нь очиод ингэсэн чинь
сойзгол ингээд хэл ойлгохгүй. Ингээд дэлхийн хэлээр ярьлаа. Ойлгодгүй нэг шаарнаач. Тэгсэн чинь нэг юм ойлгох шиг боллоо. Гэдэг ингээд. Тэгээ нэг юм дээр дагуулад өгсөн. Мод ингээд зороод хийцэн. Зүгээр л мод. Сойз юм гинэ тийм. Тэгээ яад ингэж. Шүд угаа гэнэ. Ийм арцгаар өстэй сойзуулдад байдгүй мэн. Энэ одоо энэ үргүч 25 жил надтай хамт явж байгаа. Энийг үрээд. Энэ их түүхтэй үргүч. Бутаанд очсон чинь тэндээс Бангладеш соёлоо шууд бутаан нисэхгүй. Мэдэн нэгэд очсон чинь бас амар халуун. Хувц байхгүй, солих хувц. Ямар нэг юбктэй ингээд ивэл донгоон дөрөж шүү дээ чи үзег юм чинь. Тэгэхээр дэлгүүт нар энэ үндэсний хувцаар да манайхаар бол дээл юм да. Мангар хүнтэй энэ одоо ядж явах. Бутааны дуудаа. Тэр чинь нөгөө гямлаа нурууны хажууд байдаг учраас бол хүйтэн сэрүүн яг гямлаатай ингээд ороод ирсэн байхгүй. Тэгээ бүгдээрээ энийг өмсдөг. Бүгдээрээ. Одон газраас. Энэ чинь энэ го гэдэг. Го гэдэг байхгүй. Амар зузаан юм юутай. Үчимсүүд үзүүлдэг. Амар хүнд материалтай доктор хэдийн хийгээд ингээд ингэсэн. Дотроо дээш гэлээ биш. Тэгээд Үй энэ чи хаагам ганаа. тэгээ эд чинь угсаа нэгтэй гэдэг бах монголчуудаа. Бид нар угсаа нэгт. За бутаанд очлоо нэрийг асуулаа доржоо. Чи хэм бэ доржоо? Чи хэм бэ доржоо? Чи хэм бэ доржоо? Бүгд доржоо. Загангүй үеийн үргэж стайл нэвтрүүлэг Бангладешээс салаад Бутан орныг зорилоо. За тэгээ бид тэр гараад яах вэ энэ чинь өлөмгийн тоглолт маань болоогүй байсан учраас бол дэлгүүр явж Гог нэг го худалдаж авъя гэж би шийдсэн л дээ. Тэгэхгүй бол энэ ч нөгөө ачаа маань 10 хоног Бээжинд төөрцсөн учраас солих хувцас байхгүй ганц том хар өмд өмссөн л оглоод явуултаа байсан. Тэгээд нэг үндэсний дээл Гог нь худалдаж авъя гэж дэлгүүрт нь орж авсан. Энэ бүхэн дан го зардаг дэлгүүр. Юу л байна янз бүрийн өнгийн. Го нь харин өвөл зүүнийх гэж байд юм билээ. Өвөл нь арай зузаан материалтай. За зүүнийх нь бол ийм арай нэнгэмтэр материалтай. Довтураа бас заавал юм цагаан цамц өмсдөг. За нудрах юмтай юм чинь. Тэгээд тэр эн чинь нудрахч биш юм да. Цагаан цамц өмсөд цагаан цамцныхаа хамтсан тийм урт дээрлийнхаа гадуур ингээд шуугаад өмсчдөг. Зүгээр манайх шиг жоохон ийм тоос шороотой орчинд бол өдөр болгон бахны зовлон гарах юм байлаа. Гэхдээ яах болох вэ? За ингээд Гогийн өмсчлөө ямар ч байсан нэг юм солих хувцастай боллоо. Бутаанд ирж нэг амар боллоо. За бидний зогсож байгаа энэ гудамж бол одоо энэ Темпхүүгийн гол гудамж. Манайхаар бол Эктэвний гудамж. Ерөөсөө энэ Темпхүү бол их тийм цомхон жижигхэн хот юм. Харьцангуй бусад Бангладешийн Азийн орнуудыг бодох юм бол цэвэрхэн хүмүүсний харьцангуй цэвэрхэн юм. Та очиж одоо шинэ нэг гуйлахч байхгүй. Эндээс дотор чангаагаад мөнгө дэхэд явах хүн байхгүй. За би энэ Го гэдэг юм байна. Энэ үндэстэн хувцас. Энд ерөөсөө баян байна уу чи ядуу байна уу бүгд л Гогоо аваад өмсчдөг. За тэгээ хувцс солин молин имэд байхгүй. Би саяндаа чинийг өмсөг. Өнөө үргүч маань одоо хүртэл байхгүй. Бид хоёр ч одоо хэд хонжийн ганхуу яваад 5 хоног болж байна. Ачаа одоо хүртэл байдгүй. Бээжин дээр л байгаа сурагтаа. Тэгээ ямар саяндаа солих хувцс байхгүй. Гог нь авч өмсчихэд Го нь бас манай Монгол дээлэрхүү маягийн энэ лүгээ бол одоо элдв юмд хамиг элдв юмаа ингээд хийчин. Ингээ болчихно. За тэгээд энэ одоо харагдаж байна уу танарт? Энэ одоо ингээд ийм гидэртэй. Гидэр өмсч байна. За ингээд энэ халуунд бол энэ бол бас их тийм сэрүүхэн дороосоо сэрүү татаад ингээд явж байгаад их зүгээр. Хөгжил муутай. Үнэн хөгжил байхгүй. Яаж гэж болоод хэдэн хэдгээр 100 ч юм бүү мэт. Тэгээ анхуу өтер орой нэг уудад явж байгаад баарнд орё гэдэг чинь анхудаа нэгж байгаа баар гинэ. Тэнд Бутааны анхны баар. Орлоо. Тэгсэн чинь яах вэ нэг бас нэг манай нэг сумын төвийнх шиг нэг хэдин ингэдэг нэг ламп дээр бодцдог байсан шүү дээ. Улааногооноор нэг хэдин юм будцсан гэрэлтэй. Тэгээ нэг сонин ингээ нэг ширэт санц байхгүй. Яадаг гэж бахан гуц тавьц. Үд одоо яадаг гэж гівтж жагаад уух ингээ тийм ёо. Бүр илгийн аасан шүү дээ. Ястай бүтгэхгүй юм бид. За Бутанаар сайн байна үхийг Кузузан була. Баярлалаа хийг гадинчилаа гэдэг юм байлаа. За өөрөмстэй ил нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Бидний тавтаа сайхан хүлээж авч найрсаг сайхан хандсан Бутаанчууд Бутаан орон та бүхэнд баярлалаа. Баяртай Бутаан орон минь дараа иргэн уулзахын ерөөл дэвшүүлье та бүхэнд. Кузузан була гадинчилаа.
Walking like a dream. Country roads take me home. Хөөч доон томлог үргэж таараа. Ханагаас томлог үрийн дүү нөө. Байна. Яасан бомтой. За, сэлбэрчийн үйл усан шүү. Жижиг усан. Жижиг усан. Өө энэ хям зайсмаас байхгүй юм алга. За. Бүтэн би байн. Сомд бол өстө пот хийсэн биш байхгүй юм алга. Орсын марин байд юм хил ойролцсон ч наа. Энэ хил хаалттай гэсэн эндээс бараа татсан гэсэн. Хинээс одоо энэ ойрхон бол бензин шатхан ахын бол одоо зөндөл баг. Энэ араас өвнөр үүд шүү дээ. Энэ нутгийн юм та. Энэ өөрснөө хийчдэг юм шиг шүү дээ. Зөөл үз. Энэ араа үнцэг гоё хийж. Мотор хийсэн юм шавар юм уу? Дай 9 түк чирэн зүгээр юм шүү. Нэг авчирлээ доолгоор болсон шүү дээ. Энэ одоо нутгийг нэг өөрөө талах нүггүй юу? Энд өөрөө талах уу? Биш юм уу? Өөрөө тун. Нутгийн талах мань биш үү? Нутгийн хэлгүй би мэдгүй. Явал юм байна те. Зүйтэй. Үгүй хараа чавг маг юм уу шүү дээ. Нандин чавг. За энэ холимог байна. Энэ л хаанаас. Энэ хатаацсан үзэлтэн гэж юм байт юм шүү дээ. Хорон. Айгуу. Тасах бүрцэг байхгүй. Энд тасалсан юм байхгүй. Сайн биш. Бензин уулын орсоос биш. Түс зүйл юм тийм үү? Энэ хил чинь бол ажилтгүй юм шүү дээ. Ажилгүй. Уг нь энэ ажилтдаг бол 60 км гэр шүү дээ. Тий. Ороод биш дээ. Тий. Засмалтай очиж ажиллаж. Засмал тавиагүй юу? Засмал тавиагүй. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. Хулсан давс компани. Хулсан шүлтлэг давс нь 1000 градус хүртэл 3 удаа буюу 27 цаг шатсан. Хулс, далайн давс, шар шороо, нарсан модны нийлэмжээс бүтсэн 81 төрлийн эрдэст хоолны давсыг та өдөр тутамдаа хэрэглэснээр хорд хавдраас урьдчилан сэргийлэх, эрдэсийг нөхөх, усны дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн усны чанар сайжирч, хордлох тусгаас урьдчилан сэргийлэх боломжтой. Утас 76 тэгтэг 3938. Алын язгуурт дээдэс хаашаач хүртсэн шим таван тэгдэг гайхагдах тансаг Монгол. Шимко шимийн коктейл. Хулсан давс компани. Хүрээд
Ямар гэж өгөх вэ? За чиглэл компани янз цагаан өгөх юм байна. За чиглэл компани хийжээ энэ Монгол хөл энэ төмрөөр хийгээд байна. Манайхан урд нь ингээд энэ фиаван савнуудаар ингээд айргам хийдэг байсан бол энэ жил гоё зориултын бүлүүртэй юм сайхан хэмжээнүүд ерөөсөө захиалгаар ингээд том жижиг хамаагүй юм байна. Хүүрэндээ айргаа хийж саамаа хийж өнөөдрийн айргийг бүлэх гээд тэд ур байж байна. Айргийн хөхөр гэж байна. Айргийн хөхөр. Баалмал гарахгүй зэвэрхгүй. Ямар нэгэн төмрийн амд амтдахгүй. Үндэсний үйлдвэрлэгч чиглэл хязгаарлагдмал хариуцлагатай компани. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Denk Farm. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөө сэргийлье. Liver Active. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдгүй. Амьдралын буруу хэвшил, хорц суршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчлсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлтөд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан Liver Active бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая. Эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm Герман чанар. Энэ бүсгүй бол нэг бодлын худалдагч юм шиг. Дараа нь та бүхэн харах бол энэ чинь бол бас уран сайхан бүжигчин бүсгүй байж байгаа. За тэгээд дээр нь бол одоо энэ гэрийн эзэгтэй дүрд одоо бас тодорхой хэмжээгээр тоглож байгаа. Ингээд их тийм бүх юма ботчихсон. Бас ууштай тийм зүйлүүд их байгаа юм шүү. За ерөөсөө Аргентин шуудч нь бол өхөр туудаг одоо малчин гаралтай улсууд юм байл л дээ. Тэгээд одоо энэ нөмөрчөөл энэ бол харин жинхэнэ одоо туглын арьсаар хийсэн одоо бүрх малгай гэж хэлэх юм уу да. Үнэхээр чанартай сайн юм байл. Бороо шоронд бол өстой яах ч би нэгийг авсан шүү харин чанарч байгаа хүн байвал үн тохирно. Гоё охин байна. Where is from? Mongolia. Тэр энэ дууд ерөөсө Монголоос бол бид хоёр бол анх удаа хөл тавьсан хоёр л дөө. Монгол гэхээр бол үнэхээр их гайхаж илээ. Энэ одоо ингээд бид тэр гамбай тий гамбай битэр явсан. Энэ Аргентинд очиод очсон. Тэгээ энэ малгайг авахгүй юу? Тэгсэн туглын арьсаар хийсэн гинэ. Аргентинд бол гоё малгай байна. Нөл өхрийн орон. Хараад. Нөл өхрийн орон. Кабойчууд чинь жинхэнэ тэнд байдаг байхгүй. Одоо кабойчууд гэл канондор гадаг тас гэл. Тэр чинь кабой гэдэг чинь ерөөс өхөр хариулдаг хүнийг л кабой гэж нэрлэсэн тий. Тэгээд тэнд байдаг. Ус бороо ордог чигмэг яахгүй. Наа чинь тэгээд юу яахгүй. Хэлбэрээ алдахгүй. Атуу гэдэг юмыг бол одоо манайхан ч ингээд Монгол сэтэл Монгол хүн атуучин дараа гэдэг тэр нэр алж байна тэд бол. Тоомсог штэ. Амар өндөр мордуудтай штэ. Тэгэхэд ингэж байгаа. Очоод жуустай үзүүлбэрлэлдэ амар том юм гойлонго хоёр юм одосго дээр нэг мод ингэ тавиад тэрнээс нь нарийнхан уцнууд ингэ уйчих. Тэгээд тэнд байгаа жуулч хөөхнүүдээс бүгжээ төрөгчөөж тэгээд бүгжийг аваад тэр юун дээр уйчих нэг уцаараа тэр өндөр модон дээр. Тэгээд нөгөө тоомсгороо тэр холоос юм савх шиг юм барьчих юм. Тэгээд мориндоо ингэ босоо зогсчих юм. Босч авч байгаа л хар хурдаараа тэр бүгд рүү сөвлж байгаа байхгүй. Яа! Амарст яа солиорж ялдад. Гүтэнэ. За наач одоо их л сайндаа нэг морьтой нэг малгай шүүрдэг үсттэй те морин дээрээс өөр яа те. Хасгууд болохоор нэг ямааны арьс булаацалтан. За тэгэл үндсэндээ бол нэг тэгсгээл. Ийм нарийн юмыг бол манайхан бас ийвэл хийж чадах байлгүй дээ. Сурмаар юм шиг байна. За энэ Америк бүсгүй ээжтэйгээ хамт бүс бидэнтэй хамт нэг групп болоод аялж явсан. Тэгээ жоохон ичингүүрээд нэг 10 жилийн охин юм шиг байна. Үнс гисэн чинь үнсүүлж өгдөг ээ. Үнсүүлэх гэж үнсэх хэрэгтэй байна. Тий охин шагнаж байгаа шүү дээ. Эмэгтэй нь үнсэх хэрэгтэй тий. За гуруулаа тэгвэл хоолой гэлзүүлнэ. Одоо манай нөгөө залуучууд маань эрх төгсөж байгаа баг. За би таард нэг сони юм танилцуулъя. Энэ хүнсний шүлтлэг давс гэж юм. Харин тийм байсан байна. Энэ 100,000 градусын хэмд шатааж гаргаж авсан шүлтлэг давс юм байна. Ганаа нэг анхаараа. Хусны давс гэсэн. Энэ сонин нь одоо 3 жил ургасан залуу хулсыг тайраад түүний хүндээ далаан давсаа хийгээд шар шороогоор бөгдөж 8000 Цельсиэс дээш хэмт шатааж энэ давсыг гаргаж авдаг юм байна. Тэгээ эрүүл мэндэд маш хэрэгтэй
Ийм давс юм байна ингээд. Одоо энэ ярьдагдаа тулцсан байна шүү дээ. Одоо тийш. Гараад тийш ярих юм ихтэй юм аа. Бодос гадаа баахан хүүхдүүд ингээд цугл болсон та. Яриад байдаг. Өө өөстө саахан госч энэ даа гэх бахтаа мэдхгүй юм чинь тий. Оо яри гэд. Тийш ярих юм ихтэй мен тэнд явж одоо уусан болохоор зэрэг Дими мерсэрэт ам яриад ам зуураад ам ядраад сүлд явахгүй ш. Энэ шимхэ явах юмнаас жоох энэ чи юутай мэшт тослог манай наригч нь малын зүгнийх учраас бол за өвгөн барцааныхаа яриаар орох уу. Тэгээ харин тэгмээ байна одоо нэг завсраар нь ашиглаад одоо жоохон одоо нэг сони юм үзүүлнэ. Энэ юу таныхаар? Юу вэ? Юу вэ энэ? Юу вэ? Чөмгөний толгой шиг. Энэ вэ шүү. Юу гэж харин цохор маягийн юм шүү. Харин тэ цохор байхгүй энэ. Цохор маягийн юм. Юу явлаа? Кен явлаа. Африкчтэй. Тийшээ очиод бас виз гэж бид нар Египтээс виз авах гэж танаад бол визгүй орох боломжгүй виз гэд. Тэгэхээр Нэлтэн сайдын яамнах нэг банаадгүй Монгол улс бол тийм байхгүй визгүй ордон гэд. Онгоцны билет өгөхгүй байхгүй. Дайр саргаад авчлаа. Тэгээд очсон чи үгснээ виз зүгээр хэл дээр нь очиад welcome гэл пад дараал. Тэгээ явчихсан юм. Мэдмээр юм байл шүү ер нь бол. Бид тэр зориглоод визгүйгээр наашаа туулаа л да. Явсараагаад ороод ирсэн чинь ерөөсөө энд чинь бол гадны улсууд бол нэг виз авч ирдэг юм байна. Ерөөсөө онгоцны буудлын дээр нь бол пад дараал. Тэгээд ерөөсөө шууд оруулчих юм. Тэгээд тийшээ очиод хоёлаа тэр нийслэл нэ шүү. Ээгүү. Тэнд манай нэг нүүбийн хоёр ажилтан байсан. Тэгээд тэр хоёр гарч болохгүй, зураг авч болохгүй. Яагаад гэж чинь алуулнаа та нар алуулнаас наач зартай от шүү гэд. Яах гэж ирсэн байв шээ тэнтэй. Гарчулдаг орж. Үнэхээр би тэр камера гараад ингээ удам ингээ нэг чинь зүгээр бүлгэлээ зөксөд. Том гараар ингээ алан шүүл гэж байгаа. Алан шүүл гэл ингээ. Яс ахуулна гэж байдаг юм бил. Ерөөсөө ингээд ахтан болохгүй бол ирээл дундаа оруулж байгаа л пойлтдаг. Одоо манайхны хэлдгээр бол аюултай. За Кени бол үндсэндээ 30 сая хүн амтай. Найроби бол 3 сая гэж яригадаад байгаа юм. 2 сая 3 сая орчим хүн ам бол амьдардаг юм байлаа. Тэгээ хүмүүс нь яах вэ? Бас нэг хуучин нэг тийм Английн, Францын колониуд байсан учраас бол нэлээд тийм европчдсан, Европ стилээр хувцсалдаг, Европ соёлтой болцсон ч гэдэг юм уу? Тиймэрхүү улс. За энэ бол манай ганхүүгийн өвөө. Явж одоо бас нэг төрлөө олно гэж хүн байна. Хүн анх одоо Кенигээс үүссэн гэсэн. Энэ бол гений шинжилгээгээр бол батлагдсан. Адилхан байгаа даа хөөтэй. Тэгээ очиод нэг буудлаг гэжтэй нэг юм нэг оромжирх юмд нь яата. Тэгсэн чинь оройн нэг хар нөхөр л үүднээс салдаг ба. Бид тэр хоёулах нь орсон баг. Нэг хар нөхөр нэг юм барьцсан. Сандал тавьсан суугаад баг. Энэ одоо энэ яах вэ гэсэн. Хамгаалт гинэ. Яахаараа энэгээр хамгаалт гэж чинь нэг хашаагийн даваад арслан бар орж ирээд хончдөг. Тэгээд нөгөө энэ үүд байшин болгоны жижиг гэр шиг үүд болгоны гадаа нэг юм хар нөхөр ингээ сандал тавьсан нэг юм мон өрцөн сууж идэг. Буу ахгүй. Энэгээр ч одоо яадаг гэдэг чинь арслангийн цоглуур дээр зохихоор нам авдаг гинэ энэгээр. Та бариад үзтээ. Аюултай. Энэ одоо нэг үзүүр дээр ингээ яр байна да. Тий. Нэг халуурны нэг амар хатуу мод байхгүй. Наа чи эвгүй цохох юм бол нам аавна хүнийг бол аст. Эвгүй. Тэгээд энэ хүүхдийг бол нэг тийм 90 цент хүрээд ирэнгуут нь эдгээр бол үндсэндээ бол ой хөвчрүүл хөөгөө явуулдаг. За чи 90 хүн болсон юм бол амьдрал гэж юу вэ гэдэм хүн яаж амьдрд юм гэдгийг чи өөрөө явж үзгээд ингээ явуулцдаг. Чи одоо үнэхээр 90 хүн юм бол арслан авч ирнэ нөхөр гэдэг. Авгаа авах гэж байгаа бол оо байхгүй те. Тэгээ арслан гэдэг нэг жад номсомор алаад ирнэ. За алаад ирвэл одоо тэр бол одоо чи миний хүү 90 хүн болжээ зайлвал одоо авгаагаа авах уу өрх гэрээ толгоолно одоо чамд эрхийн нөгөөё гэд чуудаа бол моранууд гэдэг юм байлаа тийм ээ. За ингээд нэг голомтын 50 г ихээр 100 г болдог. Тий архигч их ууж энэ. Ер нь Африкууд бол архи уун шүү. Тэгт бол нэг тийм лалын шашны шиг ямар нэг юм байхгүй. За хойноос нь ингээд зөөр усаар даруулга хийх чинь. За 8 чинь олсод хөөрхөн ингээд машин ирээл зогсон гутал ингээд тал талаас шаваал ингээд энийг өгчээ тэрийг өгчээ тэд дээр авъя энд дээр авъя гэдэг. За эдгээр гол хийдэг 8 бол арслангийн соёо бол их зарна. Уул нь арслан гэж нь бол алж болохгүй гэдэг. Гэхдээ энэ
нутгийн нөгөө хулгай хаанчид бол Арсланг бол алчин Арслангийн соёо нэг 10-аас 20 долларын үнэтэй. За сайн байна уу? Цуслан сайхан. Хаасан тууж яваа. Сумын дүүрэн дээр орчих юм уу? Авдар юм блэ? Нутгийн үнэ үү? Энэ нутагч одоо ямар нэртэй байна? Энэ үү? Энэ нарийн үндийн олон нэр гэдэг. Тийм. Хоёулаа нэг жоод хөрөлдөтгий. Бид нэр энэ 25 дугаар суглалын үзээс явж байгаа маа. Танаа энэ агуу сайхан нутгаар нэвтрүүлэг хийгээд зуншлага ямар шүү байна. Нутгийн олны зан амьдрал ах уу ямар байна гэд. Ингээд явж байгаа болсууд. Би хаа дажгүй юу? Илэг бүр. Элдв өвчин зовлон. Байхгүй. Одоо хиттэй. 67. Хөө, мундаг биш сайхан байна. Эмнэлэг хийдэг ба, эмээ сайн явдаг ба. Тааваш энийг ингэнэ. Өдөртөө нэгийг амда хийгээл сайхан усаар даруулаад. За. Илэг бөөр одоо нэг цус мос судс сатурах матурах гэл 80 өвчин байна да хүнд. За тий. Бүгдээс хамгаалсан. Германчууд ууд юм байна. Тэгээ урт насалт юм байна. Өвчин зовлон хилдэг юм байна. За. Ид шидтэй. Тийм учраас бол та эрүүл саруулч гэсэн өөрөө нөө басгандаа өгнө. Хүүдүүдээ өгнө. Хэрэглээр байгалийн гаралтай хими янз бүрийн байхгүй. Янз юутай. Баярлалаа яста. Анх шимээр хийдэг үстэй. Энэ манай шүү. Тэ? Хийн үстэй. Энэсээ намсаг үстэй. Үзээгүй. Одоо шүү. Нас тогтсон ямар хатуу юм уулж байгаа биш. Хатуу юм уулж одоо тэгээд дороо мань мэтэн чөдөр гарцуу тусаад нэрээ хүртэл мэдхээ бичдэг шүү дээ. Тэгсэн чи айхтар юм шүү гэнэ. Би өөрөө тийм осныг хамсахгүй шүү. Хамсдаггүй юу? За. За энэ сайхан нутагт сайхан танилцсных уртнаас ч удаан жаргаарай. За эрүүлэр болог. За. Энэ уулын ч одоо жимс урган үз. Урган. Заавал үзээлзэг биш юу байна? Үзээлзэг нэрс. Гэл явчихна харин. Би энэ танаа дэшээ яваад ингэс чинь түрүүжилүүлүү ирээд одоо энэ монголч тест байхгүй болж энэ хятад үнцээр нь түүгээд өндөр үнээр аваад устгахчд юм уу яа дээ. Нэгэл байгаль өөрөө ингээ байхгүй болгоод ид юм уу. Бормоогүй шүү дээ дээр хүрээний. Тий. Энэ цайхан байна. Ургадаг байна, хүрээ байна. Би ерөөсөө хэдийг түүж ирсэн. За. Тэр ч одоо ховор шүү дээ. Ховор. Тэгээ бид тэр Гватемал орохгүй юу? Мексикээс хил залгаа. Хилцгий дампуу. Өргөчөөрөө алхаал ингээд ингэс. Мэдгүй шалгасан уу юу бүүмэт. Дээр үе нэг кинон дэр нэг 50-60 оны кинон дэр нэг Америк автобуснууд байдаг шүү дээ. Сигнал нэг баа гэх нэг юм хаалга нэг ингээд татаж онгоолгож чаадаг юм өрөвлөлт. Яг тэр. За тэгээд нэг автобусанд суугаад одоо хот руу явлаа. За ястаа нэр бүтгүн тэр уулын замагч ямар муухай хогийн машинтай ээж зүгээр хастаа ингээд баа гэдэг ингээд. За ингээ манай шилдэг Шумахер жолооч. За хамгийн аимшигт нь би дөрөв хэлсэн энэ тормос гэдэг педалын нэрээс угаас аваа хийцсэн байлээ. Зөвхөн хааз байдаг. Зогсгол нэрээс өөрөө өнгөрч байгаад инерцээрээ зогсдог. За энэ жинхэнэ нутгийн одоо өдөөгийн индианууд. За бид тэр шиг ийм Аз нөхдүүдийг бол анх удаа харж байгаа юм байлээ энэ нөхдүүд бол сонирхол хараал гачин сони амт үзэж байгаа юм шиг бүгд хараад би энийгээ чичээд наано цаано гэдэл. За энэ бол ийш автобус ингээд тормосгүй автобус унах юм бол тэгээд бай. Тэр алтагийн хэлдгээр бол ер нь ганцхан педаль ашигладаг жолоочтой явахад бол сонир юм байлаа тийм. Тэгээд энэ нутгийн хэд дээрээс нэгсэн баг хэдхэн Гватемал юу гэдэг юм бэ? Доллар маягийн одоо нэг мөнгө. Тэрийг солиулчаад
Тэгээд тэр явах гэсэн чинь тэр нэг чапсын нэг тэр манай Монгол юмтай гэхгүй гавтмал үнэн аймаараа та нар бэлэн мөнгө зэн одоо карт март авч явах ёстой хэрэггүй нэр аимшигын газар наадах чинь хард амхны гурвалжин байхгүй юу? Бүтэхгүй гэл. Тэгээд хоёлоо тэр нэг аимшиг автобусын цугаал ингээл хотод нь ирлээ. Гватемал Сити гэдэг юм байна. Нийслэл нь. Тэгээд яг хот руу норж явсан нэг манай нэг юм хожааг нэг ногоон төмпөн момпон зардаг юм лангуунууд байна. Энд дэнд дандаа юм том автомат барьсан хүмүүс яаж байгаа гэсэн тэрийг хамгаалж байгаа юм. Ногоон төмпөг хамгаалаад. Яа ястэ хаана ирчихвэ гэд. Тэгээ нэг буудалд ороод нэг гайгүй буудал загсан. Тэнд ороод за ямар ч ус амьд л хоёлаа нэг сайхан усанд орчоод юу яа нэг кофе уугаад ингээд даа гэд. Усанд орсон өмхий гэж. Ёо ямар муухай өнөртэй юу өвчин тусмаар юм бэл. За ерөөсө боли нэг хоёлаа нэг кофе уучигээд авч явсан кофегаа яагаад халаа усаалагч байхгүй. Гамбаг явууллаа. Хэд устгах чи очиод нэг кофений усаа байдаг гэсэн. Гамбаг очиод ороод яасан бэ гэж хөхгүй нэг. Ягаад өгдөг гэсэн. Мөнгө гэж нэг. Үгүй танаа буудалд уусна кофений нэг халуус авъя л да гэж мөнгө. Витрд мөнгө байхгүй. Тэгвэл кофений ятуу. Тэгээ витэр апугүй нэг юм 0.5 нэг замдаа уужс нэг тал устай. За тэр хотоос авсан нэг юм тал кекстэй. Талын нийтсэн. Ингээд зүйл дуусаа. Ус байхгүй, юу ч байхгүй. Тэгээ байгаа нь одоо яг нэг тал апугийн 0.5 тал устай байгаа юм бат загамбаа эвгүүтлээш. Хоёулаа ингэ балгаж болохгүй гэсэн. Балгуулнаа чинь дуусчихна. Хөлөө норох. Хөлөө норгоод уруулаа норох. За тал кекс юм чинь хоёулаа хазаж болохгүй. Ингэж авж агаад жоохон нороо. Ингээд гэдэг. Йоо ястаа нэг аимшигын газар л. Тэгээ би тэрийг ихгүй юу. Одоо гараад тэр хотоор нь явъя зураг авъя гэдэг ингээд тэр буудлын нөхрөөс суухгүй. Одоо би тэр хаагуур явбал одоо айтаахан газрууд авах гэсэн. Энэ нөхөр нь гарч ирээд буудлаа. Тэр годомч харж байгаа тэр өнцөг. За тэр доошоо тэр харж байгаа тэр өнцөг. За ингээд болоо. Гэхдээ ингээд хотоор ч явуул гэсэн. Та хоёр тэгвэл буудлаа эргэж ирэхгүй шүү дээ. Яаст. Яагаад? Нүл маф байхгүй тэр ч юусэн. Ямар аа сэцүү газрууд гэдэг. Аимшигтай. За ингээд өргөж үрсэн хоёр бадарчны Гватемал улсад өнгөрүүлсэн 4 өдрийн аялал нэвтрүүлэг маань өнгөр өндөрлөж Игээ хотелээс нэг Аляск явж үзье гэл. Хэр болгоны монголчууд Аляск монголчууд очихгүй шүү дээ. Орсын хэл дээр хойд тултайгаа их ойрхон амар хөтөн. Тэгэл тэнд очиод буулаа. Тэгсэн чинь харин манай тэр элчин сайдын яамнах яриад наад нэг хоёр монгол нөхөр өргөж үрцээ очиж байгаа туслаараа гэд хэл өгжээ. Тэгсэн чинь Лонгосны бодол дээр л нэг Америкийн цэргийн майор хошууч. Тэр чиг өндөр цолгоно. Америкт бол хошууч гэдэг бол их өндөр цолгоно. Нэг хөргөлдөөж аваад яарсан элчин сайдын яамнаас ярьсан гэсэн би одоо та хоёрт үйлчлэнэ гэл. Тэгсэн чил одоохон гэл ингэ чинь нэг бахан юм цэргүүд бууж ирж байна. Тусгай онцгцаар тэр буудал дээр. Тэгсэн өнөө майор ч яриад энэ хоёр монгол байгаа гэдэг чинь хаста монгол хаста Иракаас ирж байгаа гэдэг. Иракт байлж байгаад хаста манай найз хингэн нэрийг монголоор хэлээл хэвээр манай найз та монгол зэрэг бид нар найзууд хэвээр монголчууд хаалгаа гэдэг. За бид хоёртой анх нүүр тулан уулзаж тосож авсан Америкийн үндэсний гвардийн хошууч Стив гэдэг залууч одоо энэ шүү дээ. Бүгд бид нар Аляск буудалч бидний онгоцтой зүг хамт одоо ш манай Иракт манай монгол зэрэгтэй хамт одоо алба хааж байгаа чөлөөгөр ирсэн хоёр цэргийн офицер байж байгаа. Энэ цэргийн залууд урд нь манай монголчуудтай хамт байсан. Энэ хоёр бол сая байж байгаа юм гээд ирсэн. Тэгээ маргааш нь бид дивиз дээр хүлээж авсан тэд нар.
Гөө Монгол дээр хувцсан өмссөн өстө нэр монголоор яриад агуу хөөхтэй дагуулсан. Өстө монгол хүн бол монгол цэрэг бол өстө амар гэх. Тэгэхээр манайхан тэнд мундаг байсан байгаа байхгүй тий. Тэд тэгж үтгийг бодоход тий. Иракч манайхан ч бол мундаг нэр хүндтэй байсан. Тийм л. Энэ боломжоор найзуудтай минь тэргүүлж болно шүү дээ одоо шинэ. Хэнийг таних вэ? Нэрлээд байгаарай. Chuka, Mojo, Doc. Doc? So many. Yeah, the Doc. Oh yeah, there was the Doc. Sabano, Mongolia. See, Dawa. Маккенли гэх тэр нэг одоо тэнд бол хамгийн өндөр уучтай хувьд бол амар л да өхлийн уул гэдэг үстэй баргийн хүн гарч чаддаг. Бурхан болдог. За зөвхөн 2007 он гээд ингээд энд чинь энэ Маккенли ууланд гарахаар 217 уулчин захиалга өгчөөд шүү дээ тийм ээ. За тэгээд нэг уулчин уулын татвар хураамж гэдэг ингээд $200 орчим төлчдөг юм байна. Тэгэхдээ энэ бол үнэхээр өндөр чанга уулуу. Ёстой жинхэнэ эр зэрэг сорьсон мэрэгжил сорьсон ийм аймаар уул. За 90 100 орчим хүн одоо энэ уул руу авирчаад нас орсон гэж шүү дээ. Одоо энэ хугацаанд тэрийг үзүүлнэ гэдээ явлаа. За нэг машинд зугаал ингээд гэсэн нэг тосгон дээр ирлээ. Тэгэл нэг өрөвчөө өрөөл ойломаа бол гэсэн. Манай гэрийн ой дотор байд ингээд гэж. Өвлөст авир цаст. За тэгэл одоо нөгөө нөхрөөс дагаал ингээд хоёул цаасан дотор л өст яа өст. Тэр зэрэг хүн юм чинь сурцсан юм чинь зүгээр адууч госч байна. Өөс бэлтгэлтэй. Би тэр чинь тэгс ямаа урцсан. Гэр нь хаан байгаал асуусан. Энэ хүн дайр гэдэг. Энэ манай хөдөөнийхс энэ хүн л гэдэг. Барагддаггүй тэр цастай чинь. Харанхуй боллоо. Өө гэртнээс нэг юм модон байшин байна. Ой дотор ганц байшин байна. Хөөлдөө амар хүүтэн. Ус байхгүй. Одоо нэг цай чанж ууя гэдэгс гаргаал нэг шанагдаал хоёнгаар нэг тогоо шиг юмраа ус ийж хайлуулаад. За ингээ нэг цай болоод ингээ цай болоо. Идэх юм байхгүй юу ч байхгүй. Юу ч идэх юм байхгүй. Тийм тэнэг амирхүү тийм тэнэг байд юм уу эсвэл мэдхгүй. Өсөж өхөн үстэй юм. Тэр хоолоос явж ирчээд хоол байхгүй. Талах юм ч байхгүй юу ч байхгүй. Амар хөт. Зэний нэг жоохон хэдэн түлээ түлж. Түлээг харамлаад идэм юм яагаад байш нь халтдаг байдаг ч гэдэг. Хөрцсөн чинь. За одоо хоёлоо яах вэ гэдэг чил юу яа. Апуг нэг шил ярих байсан. Шил ярихад унтаа хайлаа гэл. Тэгээ гурлаа хавааж болоо нөгөө нөхөртэй чинь цог. Тэгээ одоо бүсж өгч. Шүнэс мангар хөт. Ёо. Тэгээд за энд ирсэн чинь юугаар явна гэл. Нохоо чаргаар нөгөө Аляскч нохоо чаргаар явдаг шүү дээ. Нохоо чарган дээр нь суугаал. Нэг найзсан юм нэг айлд очиал ингээл. Тэгсэн хуйга явсан. Би хуйгаа дээр за амар хүүтэн шүү. Амар хүүт. Чи дотор өмд юмнууд аваарай. Чадвас алуулаа шүү гэлсэн. Хуйгаа өмдөө март. За яах. Нэг бүжээстэй. Тэгээ нохоо чаргач өгсөн одоо нэг төмөр хийцэг нэг паниар маяг юм тавьсан байд юм шүү дээ. Тэрэн дээр чи ингээ суухаар чи хөлдөж өхөн юмсад ороосоо. Ингээ баг өмд ингээ наалтсан мөс болоод ингэсэн. Тэгээ нөгөө чаргач аваад өгөхөрч урдаас нөгөө нохооны хөлний цаас чинь зүгээр нүүр амруу зүгээр өстө яа борхон минь өстө нэр алуулсан шүү дээ. Тэгээ харин тэр мундаг уулын онгоц өсөд тойлоо тойроод амар юм билээ тэр. За ингээд энэ яг уулын энэ өндөр уулын цастай уулын хавцлаар ингээд энэ жижиг сарчисэн сар гэсэн онгоцтой нисэхэд үнэхээр эвгүй байсан шүү. Тэгээ энэ жолооч нь ядаж яхад замаа харахгүй. Ээл өөр тийш юм гүйрэл өөр хадмад уул хараал ингээд тэгээ заримдаа араас нь ударч ялаа шүү. Хөөй замаа гэдэг. Тэгэхгүй энэ нөхөр чинь хад руу очиод нялхаас боцохгүй юм байлаа. Тэгтэл бол энэ аас нисэгч гэдэг нь бол харагдж илээ. Ийм хавцлаар ийм салхитай байхад бол ингээд эвийн одоод нэг донжигнод явчихна гэдэг бол бас л одоо нөгөө жинхэнэ ур чадвар шаардсан юм байлээ. За ер нь бол энэ Маккенли энэ оргил руу 30 гаруй мянган уулчин авирсан гэж байгаа. Тэгээ биднээс асууж ялээдгүй танах монголчууд уултай нэг Монголын уулчид яагаад ирдгүй юм бэ? Яав бид ч бас очимоор байна. Холбоо тогтоё наануу цаануу гэд. Энэ ерөөсөө хөл тавьсан Монгол гэж баг байхгүй юм байлээ дээ. Бид ерөөсөө өөр бол их л гайхаж байлаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс.
Хулсан давс компани. Хулсан шүлтлэг давс нь 1000 градус хүртэл 3 удаа буюу 27 цаг шатсан. Хулс, далайн давс, шар шороо, нарсан модны нийлэмжээс бүтсэн 81 төрлийн эрдэст хоолны давсыг та өдөр тутамдаа хэрэглэснээр хорд хавдраас урьдчилан сэргийлэх, эрдэсийг нөхөх, усны дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн усны чанар сайжирч, хордлох тусгаас урьдчилан сэргийлэх боломжтой. Утас 76 тэгтэг 3938. Хулсан давс компани. Алын язгуурт дээдэс таашаач хүртсэн шим таван тэгд гайхагдах тансаг Монгол. Шимко шимийн коктейл. Ингэж оруулаад. Оо, ингэж авах юм уу? Тэг ингэж авах. За энэ яадаг сав ямар өчтэй сав? Уснис чиглэл компани. Уснис сав шүү дээ. Монгол төлөвлөлт наалт гэж зориулсан. Сэрэ 20 литрийн уснис. Гоё уснис. Үндэсний үйлдвэрлэгч чиглэл хязгаарлагдмал хариуцлагатай компани. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Denk Farm. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөө сэргийлье. Liver Active. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдэх үү? Амьдралын буруу хөвшил, хорт суршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчлсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлтөд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан Liver Active бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш, өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая, эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm Герман чанар. Тэгээ буцаж ирээд Канад нис гэж хэлсэн. За нэсээ одоо онгоцлоо хоёга юм янз л одоо ингээд хүш паспорт олголч гэсэн. Юу ирээд тэнэгтэйдэн бай чи паспортаа яасан гэдэг. Энд л байсан юм тагаа нэг том хар цонхол ухаадах байхгүй. Хоёулаа тэр буудлын дороожин зүйл. Шинэ дороожин доогор ингээд тэнэгтэй хийцсэн биш үстэй гэдэг байхгүй. Гөцөгдөр би нэг мэйл хийдэг миний хажууд хар суугаад байсан. Тэр л гусчтаа гэлдэг. Чи одоо онгоц нислээ штэ паспорт яах юм бэ хоёулаа гэд. Бүр тэнэгт. Би чи юмаа сайн үзэлтэй гэл нисэх цаг болчоод идэг. Тэгсэн чинь энэ дээр олон хар цонхныхаа нэг юу хийцсэн байгаа байхгүй. Тий. Яа, цусаар багшихсан штэ. Тэгээ тэндээ Канадад очиод Торонто дэлхийн хамгийн хүйтэн хот мэдгүй манай Улаанбаатар л гэдэг. За тэнд бол бас нэрстэй. Үүл үстэй солиотой үт юм байл. Арай дэндүү. Ингээ камераар ингээ гаргаад ингээ авахгүй хуруу хөдөх гэж байгаа юм чи. Юу тэр коноп дарах ингээ хэвээр амар хүйтэн тэр үед нь очсон юм уу? Эсвэл тийм хүйтэн байд юм бүүм бит. Тэгээ нэг буудлын дороо тойлоо ингээл за нэг ПМ аваад нэг жоох юм яач. Тэр шиг сони юм бэл. Нэг гүр даваад Францын тал. Энэ тал нь ингээр Канадын тал. Канадын талд нь юм амар үнэтэй. Гүр даваад ингээм бол арх пив амар хямдах. Үнэн сони нэг болсон мөрдөө. Йоо хоёул гүр даваад госчдаг хөө хямдхан л байж шít. Тэ. Тэгэж авчаал. За үргэлжтэй нэвтрүүлэг Ниагарын хүрхрээ гэж байгалийн хосгүй төгс бүрдсэн энэ сайхан газар хүрээд ирлээ. Явж ямар ч хэлээсэн зорилгоо биелүүлж байна. Энэ бол их сони юм аа. Энэ бол ерөөсө Америк, Канадын хоёр хөлийг дамсан ийм гайхалтай сайхан хүрхрээ байна. Нэг тал нь бол хүрхрээ, нэг тал нь бол Америк талдаа. Тэр нь бол одоо нэг 64 метрийн өндрөөс бол ус унд юм байна. Канадын тал бол илүү үсгэлэнтэй гинэ. Ягаад гэх юм бол харагдах одоо энэ
орчингоороо бол Америкаас бол илүү. Хоёрдугаарт Америкт зөвхөн нэг хүрхрээ Ниагарын хүрхрээний ус ундаг бол энд бол одоо 2 хүрхрээ байна. 2 хүрхрээтэй. За Америкийн тал бол 54 м гэсэн 64 м гэсэн энэ Канада талдаа байгаа хүрхрээний одоо шинэ өндрөөс бууж байгаа хэмжээ бол нэг 54 м-тэй нэг 10 м-ийн наан цаанал юм байна л да. Одоо Ниагарын хүрхрээ явсан нэг очсны хэмжээнд одоо тэгэл явж өгнө шүү дээ. Тэнд очивол нүл казино л байт юм байлээ. Ийм цуцаан нөгөө Аляск хүртэг юм өвлийн малгай дээр гутал мотл амар юм ята. Хаваараа очиод яасан чинь бас тийм тосч явсан. Хаваа их сургуультай бас ярьсан байсан. Нэг алохаа гэж мэдчилгээ юм биш. Алохаа гэж хэдэн хөөхнүүд октоо тэгэл энд нэг цэцгээ зүүж өгдөг. Ийм аимшиг хуцтай тэр аимшиг халуун газар бууж байгаа юм ёо. Ичиж үгж яхсан юм дээр. Тэ. За энэ гампан цэгийн аваад ингээд усан дотор гівтэж байгаа л энэ давлгаан дээр л тоглож өгөндөө энэ нөхдүүд чинь. Ингээд тэр. Гэхдээ энэ бол усанд маш сайн сэлдэг хүнд одоо энүүгээр оролдоно гэхээс биш. Одоо мань үчиг нохоо самардаг улсууд бол энэнтэй байх юм бол тэгээ зүйл дуусаа. Явахгүй юм байлаа. Их хэцүү гэсэн энэ бас аминд эрсдэлтэй. За нөгөө манай сумогийн хитэн аваргууд чинь эндээс гарсан гэдэг байгаа шүү дээ. Нөгөө бидний мэддэг Мусашимаро, Акабана, Конишики гэдэг ч одоо энэ хаваа угуул иргэдэг байгаа. Үнэхээр бараг бүгд л сумаа барилчмаар бүдүүн хөөсөн мантуу шиг нөхдүүд байл нь шүү дээ. Гэхдээ энэ нөхдүүд бол бас их цөөрсөн байлээ. Одоо ягаад цөөрчт юм? Чинь 1820-ад оноос цагаан арснууд сууж эхэллээ гэж бодоход чинь чинь нутгийн угуул иргэд одоо бол нэг хүн амын 20% л хүрч байгаа юм байна. Буснууд дандаа эндээс ирсэн цагаач иргэд. За хоёугаа гоч нэг жаргалаа эдэлж байна да. За отоос гараад 3 хончууд. Гарахад чинь болгоны нутгаараас битүү бороотой гал манай цагуурын автоманууд хэлээд байсан. Үгүй гайгүй л ш. Урд чинь нэг жол бороо орлоо. Тэгээд энд бол зуншлах бол үнэхээр сайхан байна. Сүүлийн үеийн 63 ч одоо лайта матай гэж хамгийн сүүлийн. За бүх юм шинжлэгдсэн юм байна. Ярих юм байхгүй. Юугаараа сайн байна гэхээр ийм байна хөө. Яг яваад үзсэн чинь нэгдүгээр их зөвл юм. Явд их зөвлөнтэй. Комфорт бол үнэхээр сайн юм. Энэ өрөлийн бол өстө үнэн хөнгөн баг хоргоороо ингээд яваад байхаар боёнж байгаа бол машиныг бол өстө гаргуу мэддэг нөхөр байхгүй. Амар мэд манай. За тэгээ жагаа ордонд лаан дундаг байсан сүүлд энэ патролоор орсон байхгүй. Би тэгээ жагаас чийч одоо лаандын улаан фэн өс яхаар патрол гэсэн өөр юм байна. Хамаагүй комфорттой юм байна. Зөөлөн явдал сайтай. Тэгээ нэг тал ингээд сая чи бид нар чи нэлээд хурдтал явлаа л да. Доктор тэнцвэр айгүй сайтай юм. Ямар шазгаа морин юм дээр бол ингээд холброод байхгүй. Тэр бол яста үнэхээр мундаг юм байна. Тэгээ хоёрт бол энэ ингэдэг гинэ. Энэ золигч нь жалга малгатаа одоо өндөр бөкс урд ханшаараа гүфрээ цогцох уу гэж ингэхгүйгээр энэ ч өөрөө мэдрээ ингэ босчиж байна. Күзвээ өргөчж байна. За өндөр явж байгаа буулаа суулаа гэдэг инхээр за ноён том буудаа гэдэг навсгаа доошоо нь алтчих юм. Энэ техникийн шинжил бол эдгээр бол үнэхээр сайн хийж. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэнг фарм. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөөс сэргийлье. Liver Active. Би ингээм эмзэгт очиод ингээд ойхон харуулахаар жоохон томролттой байна, өөхлөлттэй байна, идэж юух юм анхаараас наануу цаануу гэл ингээд ер нь ихэнх монголчууд яг ийм шинэ элэг бол өстой бидний одоо юунаас болдгийг. Тэр энэ золигч би уншсан чинь сайн ингэж элэгний өөхлөлт хатуурал. За тэгээд янз бүрийн хоолунд идэх энэ бол шингэцгийг бол маш сайн болгодог гэж байна. За мэдээж хаяа өдөөгаадаа явсан улсууд чинь нэг усан болоогүй нэг 100 татна нэг бол шимийн хүртэн. Тэгэхэд бол энэ бол ерөөсө маш сайн хамгаалт болдог юм гэж байна. Би одоо энийг ингээ гарснаас хойш ингээ өдөр болго нэгийг өнгөө яваад байгаа. Өнгөд. Чи өөрийгөө хайрлахгүй болохгүй шүү дээ. Энэ зүгээр юм байли шүү.
Энэ таав шүү. Цагдаагийн хоронтой ховцтой тийм үү? Хөрөнгөний үйл сурталыг ингээд Монголын залуучууд дэлгэрүүлдэг. Тэгээд бол байхгүй бол нүц. Бидний үед үү? Тий, бидний үед. Бидний үед бол тийм л байсан шүү дээ. Амтай. Та зүгээр би чамд биш энэ зүгээр бидний үед одоо энэ Beatles-ийн ийм дуунуудыг тий бид нар яаж сонирхдаг байлаа тий яаж хоригддаг байлаа тэрийг сануулгах гэж гэсэн баггүй юу? 50,000-ийн хулигануудын нэг байсан биз дээ. Тийм үгүй. Тэр үе чинь яг тийм л юу байсан шүү. Тэгээ энэ одоо ингээд та бол одоо ингээд Монголын полис гэдэг амар юм өмссөн. Погомогонд үсч надад зүүгч юм байхгүй. Тэг би өөрөө сайн дураараа генерал болъё гэсэн байхгүй. Би харин ч ямар их гоё юм зүтсэн бай гэдэг хараад. Одоо энэ манай эндээс ингээд юун кимэрсэн, юун кимчин ирдэ. Тэд чинь ингээд эндээс завхуулаад бүр өмнөдийнхээ готловч госчдын бэлж одоо медалд ингээд над бол тийм байхгүй ч үгүй байгаа. Тэр нь дүүрээд сүүлдээ толгоороо ингээд усчихгүй. За наач би харин гайхаад наач. Энэ манай 25 телевиз одоо 30 жил болж штэ. Тэгээд манай энэ 30 жилийн хугацаанд хийсэн нэвтрүүлгүүнүүд нь хагас сугсан. Эргэн тойрон энэ ч одоо од юм уу, одон цор юм уу. Тэр генерал Эсмус цаашаа. Манайхан над бэлгэлсэн байхгүй юу? Дурсгалтай гэд нэг. Одоо энэ нэмэгд ингээд бүх хийжсэн нэвтрүүлэг брэндүүд ингээд одоо дандаа логон. Одоо өвнөөс цаашаа хийсэн бол энэ маш олон энэ малгай баярт дүүрээд би одоо энэ там лооз юм ийм баяж өмсөй хийж байгаа дүүрэх гээд Наполеон шиг ийм алгаатай дээ. Тэр энэ бол зүгээр шүү дээ. Манай уран бүтээлчдийн телевизийн 30 жилийн хугацаанд хийсэн манай залуучуудын хийсэн бидний гаргасан бүтээл байхгүй дээ. Ингээ гаргаад нэг дурсгалтай байхгүй. Нөхрийнхөө одоо бас ингээд энэ дурсамжийг хуваалцаа заа юу. Энэ хамгийн гол нь чиний болон чиний хамт олны за энэ дээр чи мэдээж хэрэг чиний хайны гэрүүл чинь одоо бүх энэ чинь хамт туулсан байгаа шүү дээ. Тэгээд ингээд зов зүдэрч яхаа чи ард тал чинь одоо тэгээд одоо яаж яасан төсөөлөгдөж мэдээж хэрэг. Одоо бидний үеийн ч юу чгүй нэг цаасчгүй нойлоос эхэллээ шүү дээ. Хүсэл байсан, мөрөөдөл байсан, үлгэр зохиосон, зориг тавьсан тийм ээ. Юу ч гүгэл 25 эхэллээ шүү дээ. 30 хэдэн жилийн өмнө бүр. Тэгээ одоо ингээ бид энэ эгийн голын сайхан иргэдээр ингээд яваал энэ булганы сайхан нутгаар яваал та зөндөө айл хунар ард түмэнтэй сайн нөхөдтэй уулзаал, танилцаал, амт нөхөд болоод, найзууд болоод та бүгд багтаал, ерөөл хилээл те. Одоо ингээд манай энэ галын иргэдэр бас энэ манай найзуудын камп шүү дээ те. Одоо ингээ манай энэ дээр энэ одоо энэ хідэн камер байна те. Энэ олон гэрэл. Юу тэр 30 жилийн өмнө юу энэ гэрэл мэрэл камер өстө бодгын жаргагүй юм байл шүү дээ. Одоо тэгж бас энэ залуучуудаа хамтран зүтгэсний хүч байгаа үү? Тэр 25 30 байтугай 40 50 60 70 80 бид үзэхгүй л дээ. Гэхдээ байна те. Ягаад гэвэл бид зориг нэгтэй те. Сэтгүүл зүйн юунд бол худалдагддаг, худал хилдэг, үннийг хилдэг тийм ээ. Тэр чил агуу байхгүй. Тийм биз дээ те. Би гэдэг юмараа бид цэжэдэлдэг эрхтэй л байхгүй. 30 жил тэмбэ гэдэг үзүүлэлт шүү тийм биз дээ. Тэр хооронд чинь энэ олон Монголын бүхэл одоо 3.5 сая иргэн 25 телевиз эдний хамт олон хэн байсан бэ гэдгийг чинь өдөр болгон үзэж байгаа шүү тийм биз дээ. Өдөр болгон шүүж байгаа шүү. Шүүгч нар ард түмэн тийм. Тэгэхээр бид бол ард түмнийхээ талд байсан, эх орныхоо талд байсан, шудраг үнний талд байсан. Сэтгүүл зүйн хувьд бол өөрсдөө бол жинхэнэ одоо ёс зүйтэй сэтгүүл зүй гэдгийг бол хараас би тэргээр онгорддог. Ягаад онгорж болдгоо. Ягаад онгорж болдгоо. Энэ хамт олон онгордог. Яагаад байна ч чүжээ шаваа. Энийг ярих хэрэгтэй хүмүүс те. Тэгээ ярихгүй чимээг бол хүмүүс мэдэхгүй ойлгохгүй шүү дээ. Тийм учраас хэлээд үнэ энэ чирсэн турк нэр ш талтай гэдэг бол тийм юм билээ. За миний мэдхээр. Дээр үдэг юм ханаа түрхээр алтаа гэдэг нэг битэн уулгадаг ус имээ санд гайгүй хамттай цэхэр алтаа гэдэг нэг ийм ханиад нь дуудаг байсан юм шүү дээ. Ханиад нь дуудаг байсан тийм. Тэр чинь үнэтэй архин юм байна. Них градус өндөртэй ч биш. Уухад бол яг тэр алтаа хамтагж байгаа байхгүй. Спирт биш. Ийм болон гартай юм шиг. Тэр ястай янз.
Германд очсон чинь манай нэг хамт явсан нөхөр хөхрөл чи найшраа гэж дэлгүүрт орц. Яасан гэсэн энэ хараа Ельцин Путин алтаа гэж архив байсан гэсэн. Алтаа гэд яг тийм архив гэд цагаан архив Германд хийсэн. Энэ миний юм нэр миний нэрсээ эх орны нэр гэсэд хасааг худалдах юм да. Алтаа гэдэг чинь одоо брэнд болчиход дэлхийн брэнд болчиход шүү тийм биз. Миний нэр ч гэж тэр ч одоо дээр үеийн одоо төргүүдийн өгсөн юм уу ямар нэр би бол угсаа гарлаа сайн. Тийм ээ би одоо санаж ямар юу тийм бүүмэд. Тэгэл манайд бол алтаа бол алтаа ханган энэ Орос ч гэсэн алтаскэ горе морыг 80 байдаг үү. Тэр ч одоо үндсэндээ бол манайх л энэ таваашууд л авцсан болохоос биш. Тэгэхээр нэр гэдэг бол бас их чухал юм байдаг юм байна гэж тийм ээ. Тэгээ Монголын бахарх шүү дээ алтаа гэдэг бол алтаа болоосаа гэсүүлээ л дээ. Тэндээс гаралтай дүү байгаа шүү дээ. Алтаагаа магтанд болсон, алтаа улсыг магтанд болсон тийм. Тэр их сонирхол юм байлаа. Ер нь бол наран саран ээлжлэн нэг л мэдхэд насыг нэмнэ нүгэл буйныг дэнслэн нэг л мэдхэд жилиг тойрно намар алслан холдох гэгэм багын өдрөө дурслаа наслах тусмаа сэтгэл зөөлөрч бусдын эмээг уучлах боллоо аяа андмын чи алрыг тогшооч аяа андмын чи алрыг тогшооч аллах хорвогийн зовлон жаргалыг дуртай дургүй жамсаж явна алдрай насны нөхөдтэйгөө сонсны зоргоор учрахгүй юм да учралхагцлын дуутай орчлоо үхэд насаа мартан гэж юу ойнож дуулаж хамтдаа өссөө багирай замартан гэж юу аяа андмын чи алдрыг тогшооч аяа андмын чи алдрыг тогшооч аяа андмын чи алдрыг тогшооч